Бид нэр амьд малыг малын эмчээр бид нар хяналт шалгалтаа лабораторийн шинжилгээг аваад найдлаад за тэрийг ангилж бүтээгдэхүүн болгож байгаа. За энэхүү санаас ажил маань бол одоо мах бүтээгдэхүүн бидний үйлдвэрлэж байгаа юм хүмүүс маш давуу талтай бидний дэмжсэн үйл ажиллагаа явж байгаа бид нар танилцсан байгаа, итгэлтэй байгаа. Бид тийм энэ үйлдвэрүүд маань стандартаа нэвтрүүлээд бүх юмд бэлэн байгаа. Бидний хувьд одоо бодлогоор за зохицуултуудыг тийм за одоо энэ эрүүл ахуйн шаардлага хангасан түүхийдийг за мах бүтээгдэхүүн хас болсон бүтээгдэхүүнийг за магадгүй зүгээр жишээндээ төрийн албан хаагч нь төрийн тендерийн юмнууд нь худалдаа авалт хийх гэдэг юм уу биднийг одоо тэгж худалдаа авалтаар дэмжих шууд нөгөө нэг одоо бид нар үйлдвэр аргаар бэлтгэсэн бус мах бүтээгдэхүүн дээр хяналтыг тавьж тэн дээр одоо шаардлагуудыг өндөрс нэмж байж бидний ажил маань эндээс онцгоорч гарах юм. Одоо ингээ манай үйлдвэрийн хувьд ингээ төхөөрөгтэй үйлдвэр гэдэг маань өөрөө давуу тал. Бид нар амьд малыг малын эмчээр бид нар хяналт шалгалтаа лабораторийн шинжилгээг аваад найдлаад за тэрийг ангилж бүтээгдэхүүн болгож байгаа. Энэ маань өөрөө хиний матнаас ирж байгаа гарал үүсэл бүгд бүрэн шалгахад ийм тодорхой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх маань өөрөө нөгөө бус бүтээгдэхүүнээс ялгартай. Буцаага бидний энэ бүтээгдэхүүнийг талдаа авах хүчилтэй. Энийгээр нь дэмжиж өгөх, бодлогоор дэмжиж өгөх маш их дэмжлэг болно.